За сайн байна уу. За ингээ өдрийн хоолыг найзтай Red Bull-ын дээр ирлээ. Хагас жил болцоог юм те. 11 сар тийм байна. Тийм ээ. Өрөөнийхөө байршлыг бас солисон юм аа. Тийм байна те. Энэ хэсгийг харуулчих уу? Тэг болно шүү. Энэ хэсгийг харуул. За зүгээр эднэр бол за зүгээр essential oil одоо үнэрнүүд байгаа. Би үнэр их чухалчилдаг л да тий. За энэ лаанууд байна. За тэгээд энэ нэг зүгээр л одоо бичлэгний ард давна гэж ууг нь бодсон. Гэтэ бичлэгний ард бол орохгүй л байгаа л да. Тэгээд за тэнд хоёр лабу бүү байна. Легонд ер нь л дуртай юм байна. Миний бага насны айц энд явж байна. Наатан чи хүмүүс хууртахаа болцсон байлээ. Одоо хууртахгүй. Энэ бол ихтэй амар. Гэтэ энэ бол ингээ байгаа нэг гоё. Энэ төрсөн өдөртөө чихмэл байна. Тэгээ энийг халивнаар л авчихсан. Тэгээд энэ манай хүүхэд байна. Ер нь ганцаарддаг юм шүү энэ найзтайгаа хахад. Тэгээ халивнаар авсан юм уу? Тэгээ энд бас манай нэг юу байгаа. Тэгээд энэ айгүй хөөрхөн энийг сая сүүлд 6 сарын 1-ээр нэг ивентэд очиход нэг хүүхэд надад өгөөд. Вау. Энийг Coral-ийн чихэн дээр нагаар гэнэ Coral гэдэг байхгүй юу? Coral-ийн чихэн дээр зүгээрээ гэд өгсөн. Яг л зөвсөн биш. Тий, тэгээ зөвсөн байгаа. Тэр хүүхэд харж байна. Йоо, яагаад чамайг Жорж гэдэг юм бэ? Нэр байгаа юу? Монгол нэр. Нэр Монгол нэр Монголоор хэлдэг юм уу? Яг уу. Үгүй зүгээр Жорж чинь үгүй нэрээ нуудаг бол биш. Зүгээр нэрээ зүгээр л анханасаа тэгэл өгцөө YouTube дээр. Тий. Тэгэл жинхэнэ нэр ерөнхийдөө бол цэгц. Цэгц. Нэрнийхээ утга нь яг эмх цэгцийнхаа цэгцээр орох уу? Үгүй өөрөөрөө. Эмх цэгцийн цэгц. Уу яг ер нь ээж өгснөр байхгүй. Тэгээ би ээжээс асуусан л да. Тий. Гоё нямбай гэдэг утганы л юу л да. Яг гэхдээ яг одоо иргэний үнэлэхээр байдаг нэр бол тийм биш. Гэхдээ одоо юу гэх юм ээжийн надад өгмөр байсан нэр нь баггүй юу. Тэгээд би бол одоо зүгээр яг өөрийгөө угаасаа яг жинхэнэ нэрээрээ танилцуул гэвэл угаасаа цэгцэл гэж танилцуулсан. Иргэний үнэлэхнийхээ нэр нь 3 хүн байгаа юм шүү. Жорж байна, цэгц байна, иргэний үнэлэхний нэр байна. PUBG Mobile-на бидний мэдэх Attack on Titan-ы шинэ скинүүдийг гаргалаа. Энэ гайхалтай хамтарлаар Eren, Mikasa, Levi, Armin гээд үзэгчдийн хамгийн дуртай аним дөрүүдийн шинэ скин гарсан бөгөөд та өөрийнхөө дуртай дүрдээ орох бүрэн боломжтой. Илүү хүчирхэг төрхийг хүсэж байвал Armored Titan эсвэл Colossal Titan-д ховрон орж болно. Хамгийн сонирхолтой шинэ нэмэлт бол ODM Gear Glider. Энэ тань агаарт хурдан нисгэх боломж олгоно. Яг л аним дээр гардаг шиг Titan-ыг устгах боломжтой. Бас нэг шин зэвсэг байна. Titan Mask M416. Энгийн M416-аас хэд дахин илүү хүчтэй. Энэ нэг батг гарцсан байгаа. Гайг үстэй те. Гайгүй. Яг ядж би энэ талаа за энэ одоо за чи яах юм уу? Энэ ширээ энэ цанд тавиас ийшээ наашаа тэгэхгүй бол одоо чиний царайч сүлдэрлээ те. Юу яасан юм аа? Уг нь бол гоё хоол хийж үгийгээд хоол хийж чаддгүй гэд хэлсэн. Тэгээд хоол захиалсан байгаа юм. Тэгээд ирээгүй байх. Уг цаг 30 минутын өмнө яг ингэх байх гэж бодоод захиалсан. Тэгээд хоолоо үлээгээ сууж. Гэтэ гайгүй үст. Дүүн яг өндөг шаарж болж байгаа. Бас гоё. Би бол хэлсэн сүлдээ те болохгүйсаа гоймын чанаа чиа гэ. Харин тий хоол голдгүй л гэсэн. Гэтэ гоё дайггүй паста юу авснаа бас марччих. Гэтэ дайггүй гоё яг өөрөө иддэг юм аа авсан шиг санагдаж байна. Тэгээд за дүүн ингэж амьдарч байна да. Ганцаараа. Тий. Ганцаараа амьдрах гэдэг чинь өөрөө жаргал та залуу хүний үед. Ээж автаа амьдраад бичлэг хийдэг байсан. Тэгэхэд одоо жишээ нөгөө нэг хоолой бичиж мичгэд яалтчгүй те ээж авын цагт тааруулж байгаа байхгүй. Одоо ажилдаа явсан үеэр эсвэл заримдаа яг үнэхээр шаардлагатай болвол за манай хоёр чимээг үйж байгаарай хөргөж болохгүй шүү гэж байгаа хоолой молгоо бичдэг байсан. Тэгээд одоо бол угаасаа тэгээд гайгүй сайхан ингээд асуудалгүй ингээд ганцаараа амьдрал байж энэ да. Тэгэл гоё нөө гэнтэлтэй залуу хүний бас гоё яг гоё нөө залуу наснаас ганцаараа ингээ амьдраад үзүүлээс үнэхээр гоё л тоо нэг амьдрсан тий. За хоол идэж явах шиг байна. Яг л хоолн дээр орж ирлээ шүү. Орж ирээ удсангүй тий. Манай Жорж ч одоо ер нь 20 гараа явж байгаа юу? 21-тэй. Бас жоох юм биш тий. Тий шүү. Нөө том биетэй болохоор айгүй том харагдаад байт юм бах та. Тэгээ наа айгүй өгсөн л гэж бодд юм шиг. Харин тийм байна. Хүү эн чинь нэлхаараа юм байна манайхаа. Жорж энэ жил наадмаар барилдах юм уу? Үгүй. Ер нь ингээ хүмүүс хэлдэг үү? Жохон бүх мөхөөр явбал яс томтой бас гоё юм шүү. Хүүтэн царайтай л гэдэг. Хүүтэн царайтай. Мөрөм. Болохгүй бол тэгсгээд урдаа тавьж байгаа ичүү. Заавал аягалж яах юм. Тэгээд за энэ болохоор паста. Паста байна. Янз. Гоё харагдчихэв.
Рестораны яваад захиалсан байна. Энэ юу чи за мэд. Шарсан хүмүүс ирсэн байна. Гоё шарсан байна. Харин тийм ээ жоохон захиалгаа л идэт байгаа. Болохгүй шүү. Чи наадхад хагалцахгүй дараа нь арга идэггүй. Хоёлаа нэг нэгээр бараг болчих юм Аа шүү. тэгээд Тийм шүү дээ. энэ паста гоё юм билээ. Энэ гоё. Дахин юм ихтэй. Гоё харагдаж байна уу энэ паста? Балк хийж байгаа бол бас тий болохоор. Шүү гоё халуунаараа л ирж тарсан юм. Төрүүлээ ирсэн бол бас лайш. Тийм байна. Одоо харин нэгтэй 2004 оных. Би чамаагч нэг 24 мөрөв хавцаа гэж бодсон. Та ч одоо 9 жил хийж байгаа юм байна шүү дээ YouTube тий. Би ч одоо 5 жил хийж байна. Чи ихтэй амар багасаа байсан биш 16 тагасаа байсан биш те. Тий 16 тагаас би ч анх утсан дээр хийсэн баг. Утсан дээр бүх хэдийтэй идэв гэсэн. Нөгөө Kind Master гэж та мэдгүй. Яг Kind Master мэдгүй хоо. Ер нь хүүхдүүд бол мэднэ. Kind Master-ыг бол амар сайн мэдэх хэрэгтэй. Би Kind Master дээр анх бичлэг эдитлээ. Тэгээ утсан дээр 100 мянга хүрч байсан шүү дээ. Хүү. Одоо энийхээ сүүлд бол утсан дээр 100 мянга хүрсэн хүмүүс зөндөө ах уу те. Одоо бол зөндөө ах уу. Ер нь зөндөө ах уу. Тий. Хүүхдүүд яг тэгэд идэв гэсэн юм. Надтай яг манай ангийн нэг тийм YouTube пи гэдэг хүүхдүүд аяг байдаг байсан юм. Тэгсэн. За камер алах. Зөө байхгүй. Гой микрофон байхгүй. Тэгвэл би хараа тэгж бодчихсон нь тэгэл ямар санагдал тэгэл voice over content байсан болохоор бас арай боломжтой л юм л да. Тэгээ ингээд өндөгний саваар нэг юм өөрхөн микрофоны нэг хайрцаг босгож байгаа. Опозит ч анх тэгж дуугарчсэн гэдэг яг нэг ёо кинонд дэр гэсэн гардаг ш тэ. Тэгээ нөгөө 10 жилийнхээ нөгөө хичээлийн пеналнуусаа микрофоноо хавчиж агаад тэгээ яг ингээд тэндээ хоолоогоо бичээд тэгээд идэлдэг ус. Тэгээ утсан дээр чинь бас эдит угаасаа явахгүй шүү дээ бас тэгэл нэг 10 минут болчихгоотаа хацаад байхгүй. Тэнгүүт нь тэрийг нэг экспортлонгуудаа оруулаад тэрэн дээрээсээ давхарлаж хийж мэгээд тэр нөгөө олбоо имжлэг чинь 40 минут имжлэг тэр чинь тэгээ 4 хувааж идэлчихсэн шүү. Хамгийн анх одоо яг нөгөө нэг видео хийхэд яг юу авсан байгаа юу? Үлгэр дуурайл авсан. Бүр ер нь анхан үеийнхний бүгдээ л үзэж өссөн. Ер нь бол таныг үзэж өссөн шүү дээ. Смиризмиг үзэж өслөө. Баярлаа. Ремикс ахыг үзэж өслөө. Одоо тэгэл зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Закуз геймер гэж байна. Хосоо ах байгаа. Монголын видео тоглоом сонирхчдын групп. Ер нь бол яг л тэр үе. Яг л үзээд өссөн. Ийм төрлийн контентыг хий гэдэг санаагаа яг хизээ яаж олов? Би тэгтээ яг зөвөр нөгөө анх аимшиг бүлэг уншижсэн. Тэгтээ яг тэрнээс өмнө бол нөгөө Чаби Бани маны хитгэлээсэн юм л да. Янз бүрийн юмнууд тэгж жагаад болцсон байж жагаад та үгс ер нь мэдж байгаа шүү дээ. Ингээ нөгөө өдөржин шинжин бодогдсон шүү дээ. Тий. YouTube яг тий. Тэгээдсэн байхгүй. Би тэгээд чинь 10 жил өгдөг байгаа шүү дээ. 6 муруу таа ингэж байлуу да. Тэнгүүтээ би ингээд YouTube удаад хичээл хийх байгаа юм байна шүү дээ. Хэсэг зодог тайлаад. Зөв тэгнэ. Тий. Тэгж жагаад за ер нь ялч хийх юм байна гоё юм байна гэх. Тэгээд тэгж байгаа буцаж хийхдээ өөрөө аимшиг өгүүлэг бичдэг байсан. Угсаа ер нь бол би зохиол талтай сонирхолтой. Тэгээд аимшиг өгүүлэг бичээд тэрийг уншдаг байжгаад угсаа ингээ voice over ингээ тодорхой хэмжээнд ингээ туршлагатай болчихж байгаа шүү. Тэнгүүтээ за угсаа аимшиг өгүүлэг юм чинь аимшиг кино бас байвсан. Тэгээд угсаа яг кинонд өөрөө угсаа амар сонирхолтой болохоор тэрийгээ бас холбочмоор санагдаад тэгэл холбосон. Хүн жараа үлдмэлтгээд анхандаа бол жоохон амар мэрдэг байсан. Одоо ер нь хүүхдүүд үзэж байгаа шүү дээ. Өссөн үсээгүй хүүхдүүд үзэж байгаа шүү дээ. Тэнгүүт бас одоо тэгээ болохгүй байгаа юм л да тиймэрхүү юмнууд. Тэгээд би бол одоо өссөн үсээгүй бас энэ чинь нэг юм хариуцлага шүү дээ. Тийм шүү дээ. Одоо хариуцлагын хэмжээнд очсон шүү дээ. Тийм. Тэгээ анхан үе шиг тийм амар аимшиг юмнууд бол ярихгүй сүүлийн үед харцсангуу гайгүй арай зөөлөн байгаа. Тэгэл угаасаа дүүнер маань үзэж байгаа болохоор тийм янз бүрийн буруу үлгэр дуурайлуу гэсэн үзүүлж болохгүй шүү дээ. Тэгээ ер нь бол тэр яг тэр тал дээр бас танаас яг үлгэрч шаардсан шүү дээ. Ер нь зөв үлгэр дуурайл үзүүлэх. Баярлалаа. Тийм. Угаасаа таныг үзээд өссөн болохоор хаач мэдлэг дээр хараад оруулдаггүй шүү дээ. Одоо ингээд би яг угаасаа Facebook байсан мэт. Анхандаа яг нөгөө тэр үед чи YouTube бас амар сайн хөгжөөгөө ч юм уу. Яг нь YouTube-ийг яг зүтгүүлж байгаа хүмүүс айгу цөөхөн байсан л та. Тэгээ одоо тэгэл яг би чинь сая хажуугаа нөгөө YouTube явдаг л байсан. Гэхдээ яг үндсэн юм нь бол Facebook тэгээд нэг уран сайхны кино мэн нэг хүн чинь нэг бүх юмыг сонирхож үзэн штэ. Тэгэд чичээд одоогийн 25 оны хувьд бол яг за хэрвээ чи контент хийхийг хүсэж байгаа бол YouTube л юм байна. Бас олон жилийн араасаас энийг чи шүүж гаргаж байгаа штэ. Тэгээ ер нь контент хийдэг хүн бол YouTube л гоё юм байна. YouTube-ийн үзэгчнэр өөртөө яг нөгөө контентийг те урт үеэс эхнээс нь төсөөлөлд үзээ сурцсан. Тэгээ те бас ингээд ялгаа сурцсан. Тэгээ яг нэг контент хийгээд оруулахадаас YouTube үзэхэд амар тийм цэвэрхэн. Тэгвэл ягаад ч юм яг л контентэд зориулсан платформ байгаа даа байхгүй. Тийм. YouTube дээр чи одоо тухайн үед юм байсан шүү дээ. Хамгийн том сувгууд нь 12 мянгаатай байдагс аахгүй. 12 мянган subscriber сувгал амар том даардаг.
Тэгээ манда remix ах гарч ирээд хүмүүс хагалсан шүү дээ. Тэгэл Монголын хамгийн анхны 50, 60, 70, 80, 90, 100 гэж хүрчээсэн шүү дээ. Тийм байсан үеэс нь үзээд өссөн болохоор одоо яг бүр ингээд миний бүтэн цагийн ажил шүү дээ. Одоо бол бүтэн цагийн ажил болтлоо ингэж гоё хөгжсөн байна гэхээр айгу гоё л байдаг шүү дээ. Ер нь ажилдаа хайртай шүү. Тэ ажилдаа гоё шүү дээ. Энэ ажил чинь бүр үнэхээр гоё шүү дээ. Тэнгүүд сургууль яасан бэ? Их сургууль. Их сургууль би 10 жилд төгсчөөд их сургуульд зүгээр юу яасан? Gap year авсан. Gap year аваад би бас яг 10 жилд нэг хичээл ажгаар хийдэг байсан маа шүү дээ. Тэгмүүдээ бүтэн цаг ажиллаж үзмээр санагдаад YouTube-ээр. Тийм, айгүй их потенциал байна. Гэхдээ би яг бүтэн цагаар яг доктортой сайн ажиллаж чадахгүй байгаад ингэж мэдэрчсэн болохоор 10 жилд төгсчөөд нэг жил gap авъя гэж бодсон юм. Тэгээд нэг жил gap аваад ажиллаж үзээд айгүй сайхан санагдаад тэгээ зураг шүү дээ. Тэгээ шууд цаашаа хаяа. Тийм. Гэхдээ яг одоохондоо л юм байгаа л да. Гэхдээ ирээдүйд бол угаасаа сурна. Арай болоогүй. Одоо сурвал гоё юм яг одоо яг YouTube-ийн чиглэлээр сурчвал гоё юм шүү те. Хилээ сайжруулцдаг. Тэгээд яг энэ видео контенттэй ойролцоо. Бараг юм юу муугаар сурвалаад гоё юм байна. Найрлал шидрээр сурвалаас гоё юм байна. Тэгээд YouTube ч өөрөө юу контент бүтээн гэдэг чинь тэгээд автоматар найрлага эхэлнэ шүү дээ. Тэгээд редактор гэдэг урт текст ч өөр амар хэцүү те. Аль текстийг хаана оруулах вэ? Энэ текстийг би 8 минут дээр хэлсэн байж ахиж хэлээд юм билээ. Энэ миний чигээ шүүж байгаа нь бид нар зүгээр энгийн юм шиг мөртлөө цаагаараас бас найрлага яваад байгаа байхгүй. Эвлүүлэгч уугийн найруулгын багт ордон штэ. Тэр яг энэ чиглэлээр гадаадд юм уу Монголд гоё илүү гоё дээшлүүлээд одоо үгийн 21-т гэхэд чинь ер нь 25 гэхэд бол нэг тэ нэг сургуулийг төгсчүүлээс бас гоё юм байна. Гэж зүгээр бодож байна. Тодорхой хэмжээний нэлээд stable төвшөнд очиж байгаа гэх юм уу? Бүхэл юмараа жоохон би одоо яг stable байгаа гэж бодохгүй байхгүй одоо stable доктортой тийм. Яг доктортой болсон үедээ сурыг гэж бодож байгаа. Зөв. Би чи ингээл edit дээр ингээл бүр навшаалаа сууж байгаа штэ. Нойр холгүй. Тэгээ би өнөөдөр бас би өчтөр шөнөөс унтаагүй явж энэ edit-гээ сууж байгаа. Зохиолоо бичээ сууж байгаа юм шиг. Тэгээд editor байгаа тэгээ ерөнхийдөө бол хуваагаад зав цаг нь яаж ийгээд тэгээгээ сууж байгаа. Гэхдээ бас яг нэг юм яг тэгдэм шиг байна. Одоо жишээ нь ингээд жижиг деталь болгоно ингээд миний зүрхнээс тэр үзэгчд ингээд шууд хурж явах ёстой юм шиг надад бол мэдрээд байгаа байхгүй. Тэгээ ингээд голоор нөөрхөн edit хийнгүүт зарим нөхцөл бас яг нэг тийм буруу юм шиг санагдаад байдаг болцсон. Зөв. Яагаад тэр YouTube чинь нөгөө нэг яг одоо хүмүүс чинь ирээд бүрээр ингүүд Жоржийг хөөж үзэж байгаа байхгүй тий. Чиний хоолонд дасцсан байгаа юм. Чиний зан төлөв, чиний яг сонгож байгаа кино эдэр чинь нөгөө нэг цаагаараа яг чамайг илэрхийлээд байгаа байхгүй. Тэгэхээр уг яг YouTube channel бол яалч нөгөө нэг хүн дөрвөн айгуу чухал. Хүнээр нь ярьдаг. Энэ channel гэхгүйгээр яг хүнийг онцолж ярьдаг тий. Тийм байх шүү. Тийм байна. Тийм байна. Угаасаа тэр чинь яг хөө тэгээ миний бичлэг болгон угаасаа яг зохиолтой байгаа шүү дээ. Тэгээ яг тэрийг уншихтаа мэдээж жоохон өөр юм болгоод уншина. Зохиол бичих гэж бас айгүй их цаг л гардаг юм л да. Ер нь бол нэлээд цаг. Тийм яг үг бүрслэн бичиж байгаа байхгүй. За одоо чи ингээд нэг киног сонглоо гэж бодсон шүү дээ. Тэгвэл яг үйл явц нь яг яаж явах вэ? Тэгс дараалал нь. За эхлээд киногоо угаасаа үзэн шүү дээ. Тэгтээ хэд үзэх вэ? Эхний үзэлт бол зүгээр би үзэж байгаа гэж үзнэ. За дараагийн үзэлтэн дээр болохоор яг зохиолоо бодож үзнэ. Бүх юмнуудаа ингэ чеклээд юм тэмдэглэх үү? Үзэж байхдаа бол юм тэмдэглэхгүй. Яг үзээд ерөнхийдөө шууд дотроо яг бодоод ерөнхийдөө бүх одоо тэр чин бүх плотын янз бүрийн поинтуудыг мэдчих хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Бүх юмаа цэвэрхэн болоод дэс дараалалд нь оруулаад толгой дотроо бодно. Тэгээ ерөнхийдөө research хийн. Янз бүрийн дүрснүүдээ одоо жишээ нь behind the scene footage-ууд байх юм бол тэднийгээ бүгдийг үзэж чеклээд research-ний цаг гэж бас тусдаа цаг байх юм. Тэгээд зохиолоо бичээл. Тэгээд за царайтай дүрс, хоолойтой дүрс. Тэгээд edit. Ягаад ч бас чанга ажиж. Тэгээ яг хоо edit дээр хүмүүс ингэж боддог юм шиг байна. Одоо киноны дүрсийг чинь зүгээр ингээд Amazon боргоо тавьчихдаг гэж боддог юм шиг. Бас уу чи яг нэг хэлж байгаа текстэн дээрээ тааруулна шүү дээ. Тийм тэрнээс гадна ч нөгөө copyright-ны юу байгаа шүү дээ. Тэнгүүдээ яг хууль нь болохоор fair use гэж тусдаа хууль байгаа. Тэр нь болохоор тэр кинон дээр ямар нэг одоо narration хийж одоо тэгээ өөр мэдээлэл хүмүүст хүргэж байгаа гэдгээр дүрсийг бас тэгэж урт явуулж болдоггүй байхгүй. Тэгэхээр одоо яах вэ гэхээр киноны дүрсийг 2 секунд явууллаа. За пам. Тэнгүүдээ голоос нь дүрс катлаа. Дахиад 2 секунд оруулаа гэд ерөнхийдөө бол үргэлжилсэн урт киноны дүрс эзэж байж болохгүй байхгүй. Тэнгүүд яг одоо тэр нөгөө нэг ярьж байгаа narration дээр тааруулаад тэр дүрсээ тэгэж човдлон гэд ер нь бол тэр нь айгүй юм механик амир
тамтай л ажиллая тийм. Тэгээ шүү дээ нэг бүрслэн гэсэн үг шүү дээ 2 секунд гэдэг чинь өөрөө. Тэгээд гол нь яг нөгөө зохиолдоо тааруулна. Одоо яг энэ нөгөө нэг кино ярьдаг сайтууд амар их болж байна. Энэ талаар яг тэр чигээрээ урт явбал одоо угсаа энэ тэгэл урт хугацааны тоглоом шүү дээ. Тэгээ би бас анхаасаа тэгж батсан угсаа дан voice over юмнууд явж ирсэн шүү дээ. Тэгээд тэндээсээ одоо яг нөгөө нэг тэгээ өөрийнхөө персоналитиг илүү оруулж өгөөд одоо тэр хүн тэнд ингээ зүгээр нэг юм бичсэн текстийг ямар нэгэн яа юм шиг уншаад байж бас болохгүй юм шиг санагдаад байгаа байхгүй илүү яг урт хугацаанд гоё фэн бейстэй ч юм уу эсвэл ер нь арай жоохон хүмүүстэй нандин харилцаатай яг нэг юм амьд хүн шиг бай гэвэл би тийм болохоор яг зохиолууд айл болох яг нэг юм ингээд өрөө тавьсан юм формал биш илүү яг нэг юм энгийн юм шигээр байлгаад тэгээ дээрэс нь бас уусаа тэгээ миний царай орж байгаа илүү ингээ эхлэл дээр нь ингээд нэг юм гоё найзтайгаа мэдлж байгаа юм шиг нэг юм random байдаг. Яг voice over content зүгээр YouTube content гэх нэг юм тустай юмнууд байгаа даа шүү дээ. Voice over-осоо яг нөгөө YouTube рүүгээ transition бөөндөө хийжвэл зүгээр ч юм шиг санагдаад байгаа шүү дээ. Зөвхөн үйл явдал ярьдаг гэдэг биш байхгүй юу? Ер нь бол тэр яг ойлголтоос амар хол байхыг л хүсдэг. Би ч яг тэн дээр судалгаа явж байгаа дээрээс нь өөрийнхөө бас нөгөө нэг өөрийнхөө бас зүгээс ямар байснаас хэлж байгаа хэрэг тийм. Өөрийнхөө харах өнцгөөс. Тэнгүүтээ бас өмнөх нэлээд эдэмжлэн дээр уусаа юу өмнө тэгдэг байсан нөгөө төгсгөлд нь нэлээд урт in depth review бичээд review хийлээд тэнгүүтээ тэр киног одоо оноо өгдөг байсан хэрэг. Тэгээ сүүлийн үед бол яг арай тэхгүй байгаа тэр бол бас арай дэндүү хэтэрхийх ажил нэмэгдээд байгаа байхгүй юу? Пастага бүгдийн гоё. Жорж хамгийн дуртай кино. Хамгийн дуртай кино. Окей, зөндөө кинонууд байна да. Гэхдээ яг яг одоо сүүлийн үед үзэж байгааг бол Each Handoni Burning байгаа. За. Burning-ийг бол яг угсаа хүмүүс ер нь бүгдээрээ мэднэ. Гэхдээ ер нь бол хамгийн дуртай кино гэдэг чинь яг хамгийн сайн гэж боддог кино биш. Яг одоо юу гэх юм. Ингээд дотоод хүнтэй амьдралтай ямар нэгэн байдлаар холбогдоод одоо тухайн үеийн нэг тийм сэтгэл зүйтэй амар гоё холбогдсон ч юм уу тийм нэг хайртай кино гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр бол Burning, Each Handoni Солонгос киноога 18 оны. Хүмүүс ингээд бүтэн киног бүтнээр нь үзээд мэдрэмж авдаг шүү дээ. Тэнгүүт одоо ингээд олон хүн ингээд кино яриад байна. Тэгээ ингээд яг гоё киног бүтнээр нь үзэх тийм мэдрэмжийн нөхөө болчлоо. Энэ бол асуудал байнга явагдчихэд шүү дээ, тий. Энэ талаар юу гэж бодож байна? Тийм тэрнтэй нь бол би санал нийлэх л байхгүй юу. Гэхдээ тэгээ яг үнэхээр тэгдэм бол заавал нэг үзээд ах шаардлагагүй юм шүү дээ. Тэгээ угаасаа тийм хүмүүс өндөө байгаа шүү дээ. Яг киног нь угаасаа бүтнээр нь үзнэ гэдэг. Тэгээд тийм болохоор тэгээд тавчлал үзэж байгаа бол тэгээд тэр чинь өөрөө л юу нь үзэж байгаа зү. Тэгээд ер нь киногоо үзэх сонголт байгаа шүү дээ. Тийм. Тэгээд олон хүчин зүйл байгаа. Тэгээд хүмүүс өөрийнх нь сонголт байна. Тэгээд бас өөрийнх нь нэг цаг зав байна. Тэгээд хүмүүс юу нэг хөвчлээ одоо яг YouTube ингээд суугаад гоё ярьдаг хүний контент чинь те гэрээ цэвэрлж явах та эсвэл ямар нэгэн хичээлээ даалгавраа хийж явах та нүрээ цэвэрлж явах та те ихтэй хүмүүс чинь. Тэгээд ихтэй хүмүүс болохоор ингээд ая тавмаг угаагаад ингээд юм байж явах та ингээд айгу үздэг байгаа байхгүй. Одоо нэг хүн ингээл өмнө ингээл нөгөө нэг одоо эмхтэн хүн чигээл нүрээ цэвэрлэхдээ ингээл 30 минут нүрээ цэвэрсдэг байсан бол 30 минут нүрээ цэвэрлэн ингээ хажуугаар нас нэг бас YouTube те ийм бас нэг кино төвснөөс л үзнэ гэдэг чинь нэг самар хоёр толоос бодоод байгаа байхгүй тий. Тэгэхээр яг тэр хүмүүс яг өөрсдөө нэг сонголт байгаа гэх тий. Кино төвчлэг бол угаасаа яг киног гүнзгий төвшөнд сонирхгүй хүмүүс л үзэж байгаа шүү дээ. Гүнзгий төвшөнд сонирхоор хүмүүс бол төвшлэл үзэхгүй тэгэл өөрсдөө киногоо үзэл явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр яг кино гүнзгий сонирхдаг хүн бол хизээж кино төвшлэл үзэнгүүтээ би кино үзэж чадхаа болчлоо гэж хэлэх байхгүй юу. Тэгэхээр огт угаасаа л тэр киног ханаас ч олж өөрөө яг кино сонирхоод олж үзэж чадхааргүй байсан хүмүүс тэр киног би тодорхой хэмжээнд бас танилцуулж өгч яана л гэж хараад байгаа байхгүй. Тэгээ би бол аль болох дөрөв бас хэлсэн шүү дээ. Яг кино товчлол биш. Тэн дээр ямар нэгэн value өгч явах хэрэгтэй би. Зүгээр одоо тэр киног хальт товчлоод хинч угаасаа ярьж чадсан шүү дээ. Тэрнээс гадна гэхдээ өөр хүн чадахгүй гэхдээ би чадах юм юу байна гэдгийг байнга шингээж авах хэрэгтэй гэж боддیں۔ Тэгэхээр илүү яг одоо жишээ нь ерөнхийдөө сүүлийн үед бол бас яг тэр кинотой холбоотой дурсамжаа ярьж би хэлж байгаа байхгүй бичлэнүүдээ. Тэгээд төгсгөлд нь бас товч сэтгэлдээ хэлээд явж байгаа. Тэгэхээр юуны ирээдүйд кино хийн. Тийм. Угийн одоо хүн чинь нэг том юм зорж ээж тэрний хаараас. Манай Эрдэнэтэр одоос нэг кино хийн гэж яваал байгаа. Цаа чи нэг өдөр үнэхээр гоё кино хийх байхаа. Манай Red Burger-аас нэг кино. Одоо гоо ингээл нөгөө нэг
амар удаан хугацаанд зохиол бичээл ингээл бусад киног үзэж байгаа юм чи чиний нөгөө нэг товчлог гэдэг зүйл чинь бас бусад хүнийг бодох юм бол бас арай нэг өөр төвшөнд очиж байгаа шүү дээ. Хүн тэгэл яг өөрийнхөө нөгөө нэг хар хүн төрөөл хийн шүү дээ. Тийм. Би тэгтээ уусаа яг YouTube зориулж кино үздэг биш л ахгүй. Би уусаа яг YouTube хийхээс өмнө ч уусаа яг яг киноны хоббитээс Seinfeld хүүхдээсэн. Тэгэл зүгээр тэрийг хобби болоод нийлүүлсэн гэсэн үг. Тэгэл хэр уншдаг вэ? Ном хөр нь унших уу эсвэл үзэх үү? Ном нэг уншихгүй. Гэтэ яг зүгээр кино зохиолол би айгүй их уншдаг. Яг нөгөө screenplay байгаа шүү дээ. Story нь биш. Screenplay-ийг бол айгүй их уншдаг. Тэгээ screenplay талдаа үсэн нэлээд сонирхолтой. Зохиол нь нэлээд бичдэг. Хүнд уншуулахгүйгээр зөндөө бол надад кино зохиолууд бол байгаа. Эхний драфтууд нь. Тэгээ би Orc-ыг бас нэлээд үзсэн шүү. Orc дээр бас уйлжсэн байдгийг тэр төгсгөлд нь тэр нөгөө Orc гарахад ч үгүй чиний яг уйлдаг нас аахгүй юу? Би бас жоохон байсан. Тэр чинь жоохон 15 мавтай байсан. Хэд он юм бэ? 18 онд шүү дээ. Манай Orc ч 18 онд нээлттэйсэн. 17 илүү. Үгүй бид чи 16 онд нээчээд 1 жил богино хэмжээний видео хийчээд дараагийнхаа жил дээрээ бид нар илүү хөгжинэ гэдэг нэг уран сайхны кино байсан. Тэгэл тэр киног хүн үзүүл ахиж кино хийн, хүн үзэхгүй л ахиж хизээж кино хийх гэдэг өөрөөсөө танаар тавиад барсан байхгүй. Тэгээ манай Orc-ыг бол амар сайн үз. Одоо ингэ бодохоор хамгийн анхны туршлагагүй зүгээр зүр сэтгэлээрээ хийсэн Orc бид нар хамгийн гоё кино санагддаг шүү дээ. Яг өнөө тэр үеийн нөгөө нэг туршлага гэхээсээ илүү юу айгуу чухал гэдэг юм бэлээ. Сэтгэл ингэчээгээд энэ дээр ингэн одоо ч ингэ зарим нэг зүйл ингэ хичээхээр наа чи жоохон эвгүй байхаа гэж жоохон хичээл те наа чи ингэ байхаа. Тэр Orc чи би чи өөрөө нөгөө нэг дархнаас Улаанбаатарт орж ирсэн хөх тахгүй. Тэгээ Улаанбаатар чи хүний чи шингээх гэж бас удаа штэ. Тэнгүүт яг орж ирчээл тэгэл яг контент хийчихэл за кино хийвэл бас гоё юм байна. За яаж ч зохиол бичээд үзье даа гэх. Тэгэл тэр үед чинь хүн болгоо ингээл тэр үед айгу Orc гэдэг үг айгу модонд орсон байсан шүү дээ. Видео хийдэг би мөнхөс чингүү мэдвэр машин төр явж байгаа л кино мөн хийвэл ямар кино хийвэл гоё болох вэ ярьж байхдаа Orc гэж нэрлэлчэл гоё юм биш үү. Зохиолоо гаргахаас өмнө нэрийг бүр өмнө бодож байсан. Зүгээр маазраа юм ярьж байхдаа Orc гэдэг нэр бол та аландаа байна. Тэгэл яванда Orc гингүү те хүн чинь нөгөө үйлдэлэрээ биш. Яаж гоё баян чинэл гоё харагдаж болно. Гэхдээ Orc үйлдэл нь яг дотор нь хүндээ байдэн шүү гэдэг. Яг таны тэр нөгөө сүүлийн монолог байгаа шүү дээ. Тий. Яг над нөгөө агуулгын тэр монолог шүү дээ. Таны дүрийн. Тий. Тэр мөрөн дээр уйсаа. Тэр яалч бас бидний амьдралдаа тэрийг хийсэндээ амар баярлдаг аа. Тэгээд нөгөө тэрийг хийчихэнгүүт чи хүн чинь дараагийнхаа видео контент хийхдээ амар эвлэгэн болчихсон юм билээ. Тэгээд ингээд за ийм байна тийм ээ. Тэгэл араас нь бид чинь нэг сүүлчийн моментаа хийгээд явааж төрөх зам хийгээд тэгээд хоёр олон ангит хийгээд тэгээд би яг бодсон олон ангит хийснээр гарах за ер нь одоо бол нэг юм дээрээ бүр монополдод илүү амжилтанд хүрч байгаад тэгээд дараа нь өөрснөө зориулсан нэг гоё кино хийвэл гоё юм байна. Бүхэл бүтэн уран сайхны кино гэдэг чинь өөрөө кино гэдэг зүйл чинь өөрөө агуу зүйл шүү дээ. Манимитад хажууд нь юу ч те. Амьдралын заяа зүгээр нэг жилиг нэг кино дээр аваа явчихна. Орлого юу байхгүй зөвхөн тэрийг л хий. Тэгвэл тэрнийхээ араас нөгөө нэг Монголын хүн ам чи юу вэ зах зээл ямар илээ те. Ер нь юм нэг сонирхогч нарт ер нь бол кино ер нь хатуу харгис. Тэрний оронд YouTube нь илүү ингээд яг амьдрал. Одоо би чинь яг болцсон манай хүүхэд чинь жоохон нэг гэр бүлч амир эвгүй хэсэг шүү дээ. Үнцээ яг суурь зүг тавих хэрэгтэй те. Сагуугаа шийдэх хэрэгтэй. Тэхийн тулд чинь би бас бүтэн нэг жил мэлийг ингээд те. Динжин тавиад кино минороо нэг кинороо орох бол надад амир эрсдэлтэй байхгүй. Гэр бүлийнхээ өмнө ч гэсэн тэрний оронд яг YouTube-ээ хөгжүүлээд энийгээ бүр илүү сайн хөгжүүлж хагаад тэгээд YouTube-ээ хийнгээ хажуугаар нь кино их боломжтой үедээ хийх юм шиг байна. 21 настай гэхээр бас л хайр дурлалын гоё үе байна шүү дээ. Энэ талаар PUBG Mobile-на бидний мэдэх Attack on Titan-ы шинэ скинүүдийг гаргалаа. Энэ гайхалтай хамтарлаар Eren, Mikasa, Levi, Armin гээд үзэгчдийн хамгийн дуртай аним дөрүүдийн шинэ скин гарсан бөгөөд та өөрийнхөө дуртай дүртэй орох бүрэн боломжтой. Илүү хүчрэхэг төрөхийг хүсэж байвал Armored Titan эсвэл Colossal Titan-д ховрон орж болно. Хамгийн сонирхолтой шинэ нэмэлт бол Ogden Gear Glider. Энэ тань агаарт хурдан нисгэх боломж олгоно. Яг л аним дээрээ гардаг шиг Titan-уудыг устгах боломжтой. Бас нэг шин зэвсэг байна. Titan Mask M416. Энгийн M416-аас хэд дахин илүү хүчтэй. Одоо танай үеийнхний одоо юм те романс ямар байна? Мэдгүй. Одоо анхны явтайгаар уучирсан. Гүү хоо. Үгүй юм байна те. Тэгээ ер нь өмнө үерхчихсэн мэт. Хэдүү удаа. Мэдгүй шүү дээ. Яахаараа мэддэггүй нуугаад байгаа юм уу? Хүн чинь угийн тэгэл 19 10 дугаар ангиасаа эхлээл яг чин сэтгэлээс дурлал эхэлдэг хэвээр. Тэгээ 12 дугаар ангид төгсөн 10 жилийн сүүлийн 2 жил бол чикен дурлалын оргил үе шүү дээ. Тэгээ оюутан болно.
Тэгээ чи ч одоо оюутан 18 настай хүн чи оюутан болдог 21 гэхэр чи ч одоо хэрэг сурсан бол 3 дахь курс. Тэгээ одоо ингээд өөрөө бас тэ хувийн бас карьер байна. Мэдээж бас ингээд 21 настай хүн гэдэг чинь бас нэг эсэг хүстэй хүнтэй харилцаа холбоо байгаа шүү дээ чамд. Юундаа харлаад байгаа юм бэ? Чи яалтаа дүүнэртэй үеийнхэндээ өөрийнхөө зүгээр ингээд хайр дурлалын талаар үзэл бодлоо хилчгэлт авах нь аваад хаяхаа Үгүй тэгээ мэдгүй. Надад бол бодогдох юм алгаа би бол ажиллаад юм ярина гэснээс. Нилээ шархалч тээ тий. Юу ээ. Юу яа. Ажиллаад юм ярина. Годгоос шар охин гараад ирхэл байлгүй дээ. Шар охин сонирхтой юм уу? Бор арьстай биш. Юу ямар охин сонирхтой. Би бүр яг тайп байлгүй. Яг иймэрээ байна гэсэн үг бас биш шүү дээ. Бас үүсэлж бодож шүү дээ. Нөгөө эмэгтэй хүнийхээ зан төлөв бас нөлөөлнө шүү дээ. Би яг зүгээр нөгөө яг гадна талын юу хэлж л да тий. Гадна талын тайп. Тий, ер нь бол жоохон цайварт байр хэрэгтэй шүү. Тий, ер нь бүр нэг юм өхмөл цагаан арьстай байх дөө төөрхөн байдаг шүү. Хөрсөн агдаг шүү. Зөв өхмөл цагаан ямар чи цагааныг ямар амар тийм цагаан биш юм шиг хэлж байна. Тэгээд нэг юм залтай нүдтэй. Нэг юм одоо ямар нүд хэмдэ нэг юм унжуу нүд биш, нэг юм гунигтай нүд биш, нэг юм хурц нүдтэй. Тийм гэхдээ энэ бол тэгэл яг өөрчлөгдөн шүү дээ. Тэгэл заавал ийм үнтэй яа гэсэн үг байхгүй шүү дээ. Уусаа дотоод хүн нь бол айгуу чухал байгаа шүү дээ, тий. Дотоод хүн бол бас нэг тийм амар зүртэй боддгүй юм байна. Ер нь боддгүй юм байна. Би айгуу их ажиллал бичлэгэл боддог юм биш үү юм даа. Зөв яг 21 настай бол яг хүн нөгөө нэг суурьа зөв тавих хэрэгтэй л дээ, тий. Тийм шүү дээ. Санхүүгээ бас хүнтэй бас айлын охины ч бас хайрлахын тулд бас бүх юмаа бас бэлдсэн байх хэрэгтэй. Бэлдээгүй байвал тэгэл хэрэлдээл буу юм болно шүү дээ. Тий, одоо яг доктортой харилцаанд орохын тулд өөрөө доктортой хэрэгтэй. Тий. Өөрөө болохоор сэтгэл санааны хувьд, санхүүгийн хувьд, за одоо юу гэх амьдралын маягийн хувьд тий. Одоо ч би тэгэл мэдэл муутай юм шиг 3 хоног манаг унтахгүй биш гэдэг сууж байгаа шүү дээ. Энд чинь бол доктортой байдал биш шүү дээ. Ер нь бол 21 настай. Эд ажилдаг насалтай. Ядрахгүй шүү дээ. 3 хоног манаг бол яг би бол 3 хоног манаг суучихдаггүй. Би одоо ингээд тэг хүний нөгөө нэг хамгийн их нөгөө нэг тэг энерги шатаадаг эрэхтэн чи одоо хүний тарих байгаа даахгүй. Тэгээ нөгөө нэг ингээл видеог чи эвлүүл найруулга энийг нь ордоо ардаа гингүүд ингээл ер нь нэг пад гэдэг 10 цаг суухад л тарих бол одоо цогцдог болцсон хэлээ. Тэгээ би яаж иж байгаа л оройдоо бомбор болохгүй бол нэг 2 моёр гэж нэг гэрлүү ороод унтаал 8 гэж орж ирж нэг ахиж хардаг ч юм уу. Тиймэрхүү байдлыг бас амар хэрэгжүүлж байгаа. Өмнө нь бол тэгэл 2 хоног манаг тасралтгүй сууж байгаад нэг юм гарцдаг байсан. Одоо заавал яг тархиа унтаж амрааж байгаад босч ирээд ахиж нэг харах нь айгүй чухал юм байлээ. Юу н ямар ч юм хийх тийм ээ. Тийм. Тэсэндээ бас нэг юм механик үйл явц гэхээс илүүтэй бас нэг юм бүтээлч үйл явц байгаа даа шүү дээ. Тэр чинь ингээд тарих ажиллаж байгаа шүү дээ. Одоо ингээд тэр чинь ингээд бөө шийдлүүд тарж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас тэрэн дээр айгүй их энерги зарцуулагддаг л да. Гадаад хүмүүсийн ингээд зарим нэг ингээд рил мэл явж байгаа гоо яг амжилтанд хүрсэн хүмүүсээс ингээд ямар хамгийн чухал зүйл өнгөд шууд нойр гэдэг юм бэл. Унтахгүй хийгээд байгаагаа үр дүнтэй би сайн суугаад нэг юм гарах гэдэг дээдэг. Яг үнтэй унтаад ингээ хийх нь илүү үр дүнтэй юм шиг байна. Заримдаа яг унтахгүй сонгууд ингээд идэв чинь ингээ юм. Ажиллаад байгаа юм шиг юм нэ? Ажиллахгүй байгаад идэв чинь тий. Тэгсмэртэй 3 цаг өнгөрцөн байдаг. Тэгсмэртэй суугаад ажилладаг. Тийм тийм. Тэгээ унтах гэхээр бас нэг юм хийцүү нөөснөө санаа зовоод байгаа. Харин тийм. Яа. Бидний бас нэг энэ ютуберийн бас нэг эвгүй тал нь 24 цаг тархинд энэ ажил нь явж байгаа гардггүй. Орой орондоо орж бодно. Би ч бүр ингээ орондоо ороод эвлүүлж чадаагүй сценийг эвлүүлчихэд унтаад өгдөө шүү дээ. Тэгээ өглөө орж ирэл би ч юм үлчин. Тэгэхээр бас нэг юм жоохон тархи амраах нь баг байгаад идэв юм шиг байгаа. Байнгын л яг бодоостай за тэрийг явах үлээ, энийг явах үлээ гэ бас нэг юм шууд тэрнээс сатаарангуудаа нэг юм ингээд амар гоё анхаарлаа төвлөрүүлээд бас нэг юм сатарч болохгүй байдаг. Миний хувьд одоо тархийг би яг яаж амрааддаг вэ гэхээр одоо олон жил видео эвлүүллээ заяа. Яаж амраах вэ гэхээр хөдөө явахаар л амарчтай юм байна. Хөдөө явна гэдэг нь компьютероос хол, ажлаас хол, сүлжээ зарим газар барьдгүй шүү дээ. Тэгвэл хүн чинь нөгөө ингээл машиндаа суугаад ингээл хөдөө ингээл Улаанбаатараас те холдох тусам тарих ингээд нэг хоосраад байдаг шүү дээ. Тал газар хараад хоосраад. Тэгэл ингээд нөгөө газар очино. Тэгэл за 3 хоног амрна гэвэл 3 хоног тэндээс хичнээн уцаар зарим нэг ажлыг зохицуулна. Гэхдээ хичнээн уцтлаа гэхэд яг гоё ажлыг зохицуулж чаддаггүй. Гэдгээ мэдчихэнгүүт хүн чинь 3 хоног хайчтیں۔ Тэгээ ингээд 3 хоног 7 хоног гадаад би бол гадаашаа матчааг аялаар явчих штеп бүр пад тарих бол байхгүй болчихно. Ойртол ирнэ штэ. Нэр энийг яах л бүгд оочрлаад тэгээл нөгөө 450-аас ч мессеж дараагаасаа гээл эхний ирсэн өдөр чи уцчихгээл тасралтгаа дугаараа. Тэгэл яг хүн Улаанбаатарт хичнээн ажилгүй өдрөөсөн чинь тарих амрахгүй яг л энэ байгаа газраас холтгол ёстой юм байна. Тэжээлээ тарих амрах юм байна. Бас тийм ээ. Манай Жорж ер нь юу гадагшаа нийгэмтэйгээ ер нь хэр
харилцдаг юм. Харилцдаг шүү дээ. Харин тэгэж санагдаад байна. Тий. Одоо ингээл одоо 21 настай гэж гадуур ингээл хүмүүс чинь найз нөхөд тэгэл те уулзсан бас нэг хоббигоороо сакс макс ямар нэг юм хийн штэ. Тэгвэл манай Жорж хобби нь юу вэ? Тэгээд нийгэмлээ бас яагаад гарахгүй байна? Би гэхдээ ер нь багасаа л жоохон тийм ер нь жоохон олон хүнтэй газарт нэг дургу байгаад идэв. Тэгээ гарахаар чинь тэгээд уусаа яг нөгөө хүүхдүүд таньж байгаа тэр бол нэг асуудал биш л те. Гэхдээ ер нь л би одоо жишээ нь ингээд YouTube-игээд хүмүүс намайг ингээд таньдгүй байсан ч гэсэндээ бүр багасаа тиймсэн байхгүй. Яг ингээд хатуусан суугаад хичээл рүү явж штэ. Тэнгүүд ингээл яана за одоо энэ ингээ нэг хүн ингээ над руу нэг хальт гарчихгоо. Яана одоо энэ ам дээр юм болсон маамахтай ямар хэцүү юм бэ гэд би тийм social anxiety байсан байхгүй. Тэгээд одоо ч тэрсэн тэгээ бүр хэцүү болчихж байгаа юм чинь. Хүүхдүүд танад гүгээд ирэхэр чинь бас айгу хэцүү байгаад идэм ба. Тэгээ ер нь бол тийм болохоор нэх бас гардггүй маа. Бас жоохон introvert талтай байж магадгүй. Яг ингээд зүгээр тулаад суугаад ирвэл нэлт ирнэ. Гэхдээ яг юм олон хүн дунд орвол бас айгу чимээгүй дүү байдаг шүү дээ. Ярихлаар бол яг тийм гэж санагдах байгаа юм. Гарч гэхдээ ер нь яг юу идгээд одоо жишээ нь. Гарчоо. Тий. Тэгэл их юм шүү дээ. Яг найз нөхөд хэрвээ ер нь яг гадшаа гарахын хамгийн ихний үндэс бол нөхөрлөл байна, хобби байна. Хобби. За түрүүний яасан нэг хобби. Гардаг хобби бол ер нь байхгүй шүү. Гэрээ хобби ч бас нэг байхгүй. Яг Lego эвлүүлж болж байна. Хаяа нэг Xbox тоглож чинь. Тэгэл бие хөдлөсөн нэг хобби байна уу? Би хөдлөсөн би гэртээ төмөр өргөч. Боксинг мишок байгаа, мишок зогч. Кардио гэж. Би ер нь яалчгүй гэр амтай ер нь. Тийм байна тийм. Хүмүүс ч бас яг гэр амтай биш байгаад байдаг шүү дээ. Ер нь нэг юм гармаар ганцаараа баймар ингээл олон хүмүүстэй нэг юм дунд нэг юм гоё баймар байгаад байдаг шүү дээ. Тэгдэм шиг байна. Надад ерөөсөө тийм байдаг шүү дээ. Би ингээ олон хүнтэй байх тусмаа л яасан хэцүү юм бэ урд айрхаасаа л гэж боддог тийм. Жорж одоо яг ютуберээрээ одоо ингээд урттай ирээдүйн одоо төлөвлөгөө юу вэ? Яг зүгээр цэвэр passion гэж бодвол угаасаа л кино тал руугаа орно. YouTube чинь тэгээ нэг юм mysterious шүү дээ бас яг юу гэх ингээд төлөвлөж харж болно. За нэг тэрх байхдаа гэхдээ ингээд хувирах зөндөө олон боломжтой. Энд чинь зөндөө олон боломж гаргаж өгч байгаа шүү дээ. Одоо жишээ нь одоо юу ч үгүй. Янз бүрээр л зөндөө олон боломжийг бид нарт өгч байгаа шүү дээ. Ингээд ийш тийшээ салаалах. Тэгэнгүүт ямар ч үсэн YouTube-ээр болвол яг маш тууштайгаар тууштай байх гэдэг чинь 5-аас дээшээ жил за бүр 5 бол багтаа орохоор байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол яг тэгнэ гэж бодож байгаа. Зөв. Тий. YouTube бол их сайн дээ гэж л бодож байна да. Тэгэл яг өөрийгөө бэлэн болсон гэж бодсон үед кинороо нэг харахтай. Тий. Шивээсээ гоё танилцуулаач. Шивээсээ би жоохон нуудаг болчиход байгаа. Би ингэж бодоод байгаа юм. Би ингээд айгу жоохон юм ширүүн харагдаж байгаа сте шивээстэй юм. Танаа үе нэгтгэж бодох байсан байхаа. Дээш ахаас нэр тэгж бодож байгаа. Шивээстэй хүмүүс ч бүр амар болцсон шүү дээ. Гэхдээ бас яг хүүхдүүдэд тэгж харагдсан юм шиг санагдсан. Тий. Би тэгээд ер нь нэг юм ажлын юу ч юм уу нэг юм гадуур явж махтай айл болох нэг юм шивээсээ нуугаал яваад байгаа шүү. Тэгэхгүй бол бас нэг юм хүүхдүүдтэй ингээд YouTube дээр үздэг ах нь яг ингээд би ч бас амьдрал дээр ер нь бол амьдрал дээр жоохон өөр л байгаа шүү дээ. Ялангуяа ганцаараа явж байгаа тохиолдолд бол би тэгэл нэг юм инээдсэн гэл нэг юм далтганцсан явж байхгүй шүү дээ. Тэгэнгүүт хүүхдүүд бас жоохон амар харагдсан болов гэж би зүгээр дотроо л бодсон. Тэгээд тэгээд ямар ч байсан шивэснүүд бол байгаа. Нэгдэгт айгүй жоохондоо л хийсэн юм даа. Жоохондоо ч гэжтэй 18 даа хийсэн. Хамгийн анхны шивээс яагаад шивээс хийх болсон? За энэ айгүй сонин шүү дээ. Энэ юм уу? Энэ соёл түлхүүр. Тийм. Энийг юу яасан юм аа? Манай 10 жилийн нөгөө ангийн нэг гай. За. Сонирхоод нөгөө ингээд машин авсан байсан байхгүй юу? За. Тэгээд тэгжсэн тэгэд чинь би бас нэг зүгээр урлаг үзлэмжлэгээр дуулдаг байсан. Тэгж жаад манай ангийн нэг хөгжим тоглолдог хүүхдүүд бас нэг газар нэг туристлээд идэг байлуу да. Тэрэнд би тэд очиж байжсэн. Тэгээд тэгсэн чинь тэр гай байж таарад тэр гитар тоглолдог байсан гайтай шивээс ийдсэн байхгүй юу? Гарын дээр нь. Тэгэл сонирхол за яад ингээл. Тэгэл нэг жижиг юм шивүүлжээгээл тэгэл энийг шивүүлжсэн. Гэтэ энэний өдөр нь айгуу гоё. Энэ бол амар муул хийсэн шивээс л дээ. Тэгээ одоо ямар ч нэг юм юуны нөгөө ариун цэврийн юм уу хангамж мангамжгүй тэгж хийсэн. Гэхдээ өдөр нь айгуу гоё юусэн. 2022 оны 2 сарын 22-нд хийсэн шивээс. Тэгээ зүгээр энийг бол азардуулчих болно л да нэг юм үгийн шивээстэй. Гэхдээ 2022 тэр өдөр нь айгуу гоё. Дурсамжтай одоо ингээд дараа нас ингээд тийм ингээд ярьж марихад бас тийм. Тэгээд бусд нь бол тийм бас ер нь бол утгатай шивээснүүд байгаа ингээд энэ хүртэл байгаа шүү. Миний мөр томрох тусам эн чинь бас ингээд байгаа юм гэж байна.
Оо тэгж болж хэлж байгаа шүү дээ. Бас одоо мөр томорноо тий. Нэг хэсэг бол угаасаа ялч үү тэгэл угаасаа дөнгөж нэг 18 яг нэг дөнгөж нэг холдсон юм шиг тий 18 3 жилийн өмнө. Тий. Гэхдээ ер нь бол яг нэг team сонирхдаг үе байгаа шүү дээ. Бас нэг юм жоохон rock mock тий whatever тий. Одоо бас нэг жоохон team биш болчиход байгаа маа. Тэгээд нэг юм угаасаа л тэгэл хүүхдүүдэд харагдаж байгаа учраас ер нь бас тэр бол нэг юм тодорхой яг би сүүлийн үе тэрийг аягүй их бодоод байгаа юм л да ингээд хүссэн-үсээгүй жоохон хариуцлага урж байгаа. Тэ хүүхдүүд үлгэрж шаах болохоор доторх хүн чинь бол амар тийм юу цагаахан байна. Тэгээс YouTube чамааг бас хөгжүүлээд хүмүүжүүлээд байгаа юм шиг YouTube-ийг үзэгчнэр нь тийм бах уу тий. Гэтэ суур хүн чинь гэтээ бас угийн юм бах уу. Хүн чинь нөгөө багийнхаа яг суур хүмүүжлийг угийн насан туршдаа авч явдیں۔ Гэсэн шүү дээ. Би тэгээ ер нь айлан ганц ахгүй юу? Хайранд өссөн байна гэж ярьдгийг айлан ганц. Хайранд өссөн. Тэгээд ер нь бол ер нь яг ээж хөхөд ээжтэй айгүй ойрхон өссөн. Тийм гайгүй ер нь бол яг уг хүн нь бол их зөөлөн шүү дээ ер нь. Би ээж чи харсан шүү дээ. Чи тэ модны хоёрын доошоо нэг ихтэй явж ирсэн шүү дээ хамт алхаад. Хизээ нөгөө 5 сарын 5 сарын 28-нд тэр хавцаахаа 5 сарын 28-нд. Тэр чинь айгүй гоё. Манай бага ангийн багш одоо намайг бага анги төгсгсөн багш сая одоо сүүлд авсан ангиа төгсгөжсэн байхгүй. Тэгээд хонхны баяранд болж исэн тэр нөгөө хорооллын дэнд багш ягаад манай хүүхдүүд чамайг үздэм чинь нэг гоё хонхны баяр дээр нь хүрээ дээр ичгээд тэгээд ээжтэй хамт хонхны баяр дээр нь багш дээр очиод хүүхдүүдтэй зураг мөрөг авахуулаад хүүхдүүд нь айгүй гоё л хөрхөн баярлж л ах шиг. Одоо төгссөн сургууль дээр яг ангийнхаа багшаар өрөөлээд очих тэр мэдрэмж өөрөө гоё л та тий. Хүн болгоны л өстө баг мөрөөддөг зүйлээс тий. Тийм тэгчээд би ээжтэй айгүй халахдаг байсан байхгүй юу. Тэгээ сүүлийн үед бас яг тэхгүй байгаа маа ээжтэй хааж халах гингүүт ингээд чамайг чи хүүхдүүд байгаад яасан хэцүү ингээд болсон байгаа байхгүй. Тэгээ зүгээр ээжтэй тэрийг ячаад за гоё алхачих гэдэг яг тэрүүгээр айгүй халахдаг байсан. Яг нөгөө хорооллын өргөөд кино үзчихэд яг доошоогоо ороод байсан байхгүй. Би амар харж байгаа зү. Тий. Та тэнд юу хийжсэн? Тэр нөгөө ивенттэй орох гоо тэр. Үгүй ивент биш. Би өөр ажиллаар явж байсан. Тэгээ ажиллаар яг дээшээгээ бид нар баг нөгөө нэг байрны хүмүүсийн зураг авалтыг хийжсэн баха. Зураг авалт хийгээд бид ч айгу хожуу авсан 24-нд авлаа. Амар яараа ивлээ. Амар шахуу мандажсэн юм. Тэр шахаа яагаад тэр нөгөө нэг Эрдэнэ цогт маань Солонгос нөгөө нэг юу 3-3 тэмцэнтэй байсан. Тэгээ 20-нд Монгол бууна гээд тэгээ 21 гээд за 22-нд тэгвэл өглөө бүгдээр найрамдал дээр авъя гээд. Тэгээ энэ 22-ны зураг авалт байсан баха. Яг тэгэхэд харсан над санагдаад байгаа байхгүй юу? Сая нөгөө 6 сарын 1-нд дээр хүрээлэн дээр очиод нэг ивент тэгсэн чинь тэгээд бацсахгүй. Ингээ амар их хүүхдүүд ирэн штэ. Тэгээ юу өмсөх вэ гэж бодсон чинь миний уцнууд чинь бас нэг юм жоохон тийм хар талтай. Тий, рок дуу за рок нь цаашаа зөв нэг жоохон готик дуу талтай баггүй юу? Тэгээ одоо сүүлийн үед л ер нь болчиход байна. Тэгээд нэг юм хөргөн зөөлөн яг бас хувцс чинь тэгээ нэг юм ингээд наашаа юу ингээд цаашаа юу гэдэг нэг байгаа шүү дээ тий. Тэгээ миний ер нь бол ихэнх нь ингээд цаашаа гэдэг нэрхтээ уцнууд байдсан санагцаахгүй. Тэгээд ер нь бол сүүлийн үед бас нэг тийм бодоод байгаа маа яг тийм хүүхдүүдэд нэг тийм ширүүн мөрүүн харагдаж болохгүй юм шиг. Би яг бодоод байгаа хөө одоо жишээ нь Grimix ах ингээл одоо чинь танаас ч гэсэндээ тийм мөнхүү шах нэг ингэсэн байлээ тэр нь их гоё юм аа гэл мөнхүү би яг бодоод байгаа хөө яг та нэг яг өмссөн байсныг би хараад ямар гоё яг нэг юм яг олж өмсгийсэн гэж бодчихсон санаад байгаа бүр жоо. Тэгээд мөнхүү шахтай бас нэг таарахад юм савхтай байсан хэрэг. Тэгснэ ингээд юм амар юу яцсан юм ууртаа царайтай. Ерөөсөө юм гоё инээдэг тэр нэг юм гоё бичлэг хийдэг хүн байхгүй бүр ийм юутай. Ингэсэн явжсан хэрэг. Тэгэл энэ бас кул юм байна. Би ер нь жоохон өмсгөө цагтаа явчихвал бас кул юм байна шүү гэж бодчихсан санаад байна. Тэнгүүт бас тэг хүүхдүүд тэгж бодож байгаа байх л гэж би бодоод байгаа хгүй яг өссөн үсээгүй бас тэгдэг байж магадгүй те. Тэнгүүт ялцгүй л тэгэл өссөн үсээгүй тэгэл хүүхдүүдэд бас нэг тодорхой хэмжээнд жоохон үлгэр дүрээл өгөх ёстой болцоод байгаа нэг тийм ингээд те нэг юм тим спотод очичоод байгаа болохоор бас нэг юм тэглээгээд бүр ингээд өөрийнхөө биш байна гэсэн бас арай биш. Гэтэ бас нэг юм жоохон өөрийгөө цэгнээд бас нэг хүүхдүүд үзэж байгаа шүү. Хүүхдүүдийн нүдэн дээр байгаа шүү гэдгээ жоохон ухамсарлах ёстой санагдаад байгаа. Би арай өөдрөөс чамтай уулзахад энэ подолхыг өмсөж ирсэн. Манай Grimix бэлгэлсэн. Таагаараа юуны подолх вэ? Hellfire Club юу Stranger Things. Stranger Things-ийн нөө сүүлчийн season дээр чи Hellfire Club гэх нэг хитэн гоё гараад идэгсэн. Тэгээ би айгу зөөлөн завлаа. Нэг тийм юм даруухаа айгу ингийн нэг юм цагаан захтай нэг юм подолх маяг тод өнгөмөнгөтэй тийм юм авлаа. Одоо эн чинь бас тийм зөөлөн. Эн чинь бас тэгтээ саарлал юм л та тий. Тэрнээс биш бас ийм эвгүй зурагтай нэг юм график нэг юм рок мок зурагтай тийм подолхнууд аягүй их байдаг юм байна.
Тэгээд хувцс нэр чухал. Чиний яг түрүүний хэлдэг чинь бас амар тийм зөв зүйл байгаа байхгүй нэ. Хувцстай наашаа хувцс байна, цаашаа хувцс байна. Зарим хүмүүсийн хувцстай юм уу тийм хүчтэй хувцснууд руугаа харчаар хүн чинь ойртдог ч тийм. Нэг ойртмооргүй санагдаж байгаа тэр хувцсалтандаа бас байдаг байсан юм бэ. Би бас анзаардаг юм байна. Сая чамайг хэлэхээр би анзаарлаа. Нэрээ бас наашаа хувцс, цаашаа хувцс гэж бас байгаа юм байна шүү гэл тий. Одоо ч өсвөр насны хүүхдүүд чинь хараа хувцс өмсчихдээ шүү. Тэнгүүд чинь хүмүүс юм ярмааргүй санагдсан. Ингээд өөрийнхөө сэтгэл зүгээрээ өмсөж байгаа байхгүй тий. Тэгэл тасаар хувцс өмссөн хүн дээр ч нэ гэдэг ингэн ихээр бас нэг яриа нэг болохгүй санагдаад байгаа байхгүй тий. Нэг гинж минжтэй нэг юм хар юм уу. Ойртууд нэг хатарч гаж байгаа юм шиг тий. Би айгүйх тийм хувцастай л байсан юм байлээ тий. Ер нь тэгж бодсон шүү. Зөв. Тэгвэл манай Жорж одоо яг 21 настай залуучуудаа одоо яг өөрийнхөө зүгээс нэг амьдралд нэг л яг зөвлөгөө юу вэ? Одоо 21 настай Жоржийн хувьд өгөх зөвлөгөө. Чи одоо 25 хүрэхээр бас нэг өөр зөвлөгөө. Тийм. Ямар гоё асуулт вэ? Хүн ингэж асууж байгаа юм. Би зүгээр ингэж л бодоод байгаа одоо юу гэх юм. Ер нь бол одоо ихэнх нь сурцсан байж байгаа шүү дээ. Их сурвал тэнгүүт одоо юу гэх юмд бүх юмд жоохон өөр юмсэг хандаасаа гэж боддё. Одоо ихэнх манай ихнээс тэгж анзаардаг байхгүй юу? Ажил хийсэн ч гэсэндээ эсвэл одоо сурж байгаа ч сурахтаа ч гэсэндээ тэр чи одоо юуны төлөө сураад байгаа дүн авахын төлөө биш шүү дээ. Багштай нэг юм загнуулахын тулд тэр нэг юм өгөх гээд байгаадаа бас биш шүү дээ. Тэгэхээр юун дээр ч хамаагүй. Одоо жишээ нь ажил дээр ч гэсэндээ чи өөрийнхөө ирээдүйн төлөө юм хийж байгаа шүү гэдгээ айгүй хумсарлах ёстой юм санагдав. Тэгэхгүй бол яг нэг юм төвлөрөлгүйгээр яг өөрийн юм гэлгүйгээр нэг хүнд юм яаж байгаа юм шиг л тэрийгэ яачаал бусад үед нэг юм автопайлоттай нэг юм урсгалаараа байгаад идэв санагдаад байхгүй. Тийм биш. Яг одоо нөгөө өөрийнхөө одоо амьдралаа гартаа гадаг гэдэг л юу гэдэг лээ. За нэг тийм одоо юу гэх юм анхааралтай одоо фокустай төвлөрөлтэй байх ёстой юм шиг санагдаад байна. Зүгээр яг өөртөө баримталдаг юм аа л ер нь бол хилжил таарах байх. Тэгээд угаасаа зөндөө гоё он жилүүд байгаа гэж бодож байгаа. Гэхдээ тэглээгээд бас тайвширч болохгүй. Манай ээжийн хэлдэг нэг гоё үг гэдэм хийх юм их хорвоо дэлхий ууж юм байна. Ямар гоё гэдэг үг шиг те. Хорвоо дэлхий гайгүй 50 дуугаа. Гэхдээ бас хийх юм амар их байгаа. Зөв. Одоо чи 21 наснда энийг бас ойлгосон байна л да. Яагаад тэгэхээр өөрөө яг гардаад ажил хийгээд хариуцлага хүлээгээд эхлэхээр юмыг наацтай ямарсан анзаарсан байгаа байхгүй. Тэрээс одоо нэг хүний амьдрал чинь тэгээд нэг 10 жилээ төгсөн, оюутнаа төгсөн гэдэг ийм нэг маршрут байдаг. Энэ дээрээ явж байгаа хүмүүс за би өнгөл оюутан болно. Тэгээд оюутнаа төгсөн. За би 10 жил болно, 10 жилээ төгсөн. Би бас өөрөө яг нэг тэгж нэг амьдэрсэн хүн байгаа байхгүй. Нэг амар цаг хугацаа тэгэл байж идэг. Яг ийм нэг фокуслсан юм байхгүй. Тэгвэл чи нэг ингээд өөрийн гэсэн тийм нэг чэнэл нэг эндээ хариуцлага хүлээгээд ингээд ажиллаад эхлэнгүүт чинь фокуслах юм их болоод ирэнгүүт чи цаг хугацааг үнэлээд эхэлж байгаа гэж зүгээр над зүгээр тэгж санагдлаа. Тий. Ер нь бол. Тэгвэл манай оюутнууд чинь яг л нөгөө өдөр хоногийг те хичээлдээ явна. За тэгээд харуул нэг гоё сонирхолтой юм PC тхүү найзтайгаа нэг гадаа суух уу гэж л ер нь он цагийг өнгөрөөж байгаа. Тийм. Тэгээ бас яг ээж тэгж хэлдэг лээсэн байхгүй. Ингээд одоо жишээ нь оюутан боллоо гэхэд зүгээр ингээд энгийн сураад бусадтай адилхан байчдаа биш. Одоо яг тэр юмн дээр маш сайн төвлөрөөд ангидаа биш байдаг юм а гэхэд бүтэн сургуультай хамгийн сайн байгаад очиж байгаа газраа ч гэсэндээ ерөнхийдөө хамгийн сайн байхын төлөө л яг ийм дунджаас дээшэл анхааралтай хөдөлмөрлөж явах ёстой шүү л гэдэг тийм юугаар л ер нь өссөн. Тэгээд яг тэрийгэ гайгүй бас бодоод амьдралдаа хэмжүүлээд байгаа болтой байдаг шүү. Тийм хүмүүс нэг бас бид чинь бас буруу зөв ярина тий. Тэгэл өнөөдөр ингэж ярина маргааш ойлгоно. Нөгөөдөр ярина маргааш оноо ахаад алдна. Тэгэхээр бас манайхан бас бусад подкастгаас манай энэс ингэ ярьж байгаа манай оролцогч бас миний бас яриа-мариас буруу байж болно манайхан. Бас зарим хүмүүс чинь те нэг энийг илэрхийлэхдээ үйлдэлээрээ зөв мөртлөө яриагаараа буруу бас ойлгуулсан хүмүүс зөндөө байдаг шүү. Тэрийг бас авахгүйгийн ухаанаар хандараа тэгээс биднийг үргэлж дэмждэг бас YouTube үзэгч нартай үнэхээр их баярлж авдаг шүү. Хүмүүс нөгөө ингээд бид нар л үнгүү үзэгч нартай видео хийж өгөөд байна гэж бодоод тийм шиг итүүрөөд яг үндэ тэр хүмүүс чинь цаг хугацаагаа зараад биднийг үзчихин гэдэг чинь амар том хүндлэл байгаа даа байхгүй. Тийм шүү дээ. За баярлалаа. Удахгүй дараагийнхаа гоё зочноор уулзцгаая. Тэгээ та бүхэн маань комент хэсэгт бас хэнийг очиж өдрөө бол хэдүүлмээр агаар бичээрэй. За баяр та. За